Тэгээд одоо хэцүүштэй энэ ч одоо тэгээд нүү тарамото тормохоо харин аригчгооч ирээд эндээс чигээр аваа судлаад явчихна. За сайн байцгаана уу ингээ хар орон зохиолоор явж байна. Энд нэг гадаад дуулаад сууж байгаа хүн байна. Хөдөл очиод уулзаад утсаа. Сайн байна уу? Сайн байна уу. Дуулж яхад нь юу зогсоочлоо уучлаарай. Гөрөөс. Яхан энд ингээд дуудаад энэ одоо 6 дахь жилдээ дуулж байна хаа. За. Яхан өөрөө энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ харааны бэрхшээлтэй юм хүн. Тэгээ хамтраг ирэхэд одоо ингээд энэ төм олныхаа дунд ингээд ард түмнийхаа хайр ивэлээр ингээд өнөөдөр ингээд одоо ийм тэрэ идчих уух юмнахаа мөнгөийг ганцхан тэтгэр яваар амжиж чадахгүй ингээд гайгүй дуулдаг юм байлгүй муу дуулж байгаа бол ч одоо байлаач гэртээ тэтгэрээдэг өвчгийг хэлмээр юм. Яг төм олон таалагддаг юм байлгүй тэгээд та харааны бэрхшээлтэй юм аха. Тий ахна одоо Монголд 4 удаа 2009 онд хараагүй болсон. Тэгээд Монголд 4 удаа нүдний хаалгаанд ороод ямар ч амжилт байхгүй ингээд. Тийм үү. Тий. Одоо өнөөдөр хэд хүртэл суухын та энэ ч. Өнөөдөр одоо би нэг өдөртөө нэг 4 цаг суудгийг. За. Тий, нэг дулаахан тэнгэрэнга дулаахан байвал нэг 4 цаг суугаал. Дулаах өдөр. Хэд гэж ирсэн та? Би өглөө 11 цаг гэж ирсэн. Тэгээд 2 цаг сууж яадаг 1 цаг дулаас хүлээс чад халуун юм уучаад дахиад нэг 2 цаг дуулаад тэгээд өдөрт нэг 4 цаг л дуулдаг. Зүг. Тэгээд яг өдөр янз одоо хүнийхээ байдлаа шалтгаалж хүн ихтэй байвал арай гайгүй хүн таарах хүн байвал тэгээд орлого жаахан таарах хүн тэгээд яг төмний буян тэгээд 1500 өгөөл ингээл би яг өнөөдөр төмнийхээ буянд дутуу юмгүй л амьдрч байна. Идэж явах юм тэрэ инээтрэ юмны мөнгөөр гачигдах юм байхгүй ингээд хүнсэдэж яам одоо ингээд энэ том компаниуд би миний мэрэгчлээ үндсэн мэрэгчлүүний ярилцсан бол тооцооны ярилцсан болж мэрэгжилтэй энэ том газрууд ерөнхий нэгтлэн хүнсэдэж байгаа мал болгох зохицуулын гэлсгээл ингээд ажиллаж ирсэн хүн одоо тэгээд ийм болсон болох нь хардаг хандаг байгууллага байхгүй. Тэгээд яах вэ? Өнөөдөр ингээд өөрийнхөө ихсгээ саяас нэг ийм авиас надад заяаж энэ баг залуу насндаа гаргаж чадсангүй хөдөлсөн байна ингээд энэгээр л одоо би хоодоо энэгээр л амьдарч байна би. Тэтгэр хэд авдаг бай та? Тэтгэр 750 мянган төгрөг авдаг. За. Хэдүүлээ амьдардаг бай та? Би одоо гэртээ ганцаараа амьдарч байна. Тийм үү. Тий. Гэр хаана? Гэр одоо их наранд нэг төрөөсийн гэрт амьдардаг юм би. Өөрийн гисгээр он байхгүй одоо ингээд ганцаараа би тайдан тоглолтоо хийх бүрэн чадвартай би. За та одоо хичнээн дуу ер нь одоо өөрийн гэсэн. Миний одоо ингээд одоо за ялангуяа одоо 60 70 80 оны үеийн дуунуудын адар сургаан дуунуудыг дуулж байна, банзрчван дуунуудыг дуулж байна, ардынхаа дуулж байна. Надад нэг 300 дуу байна. Зөө. Одоо цагаагааны байдал харна хөт өдрөө сууж чадахгүй. Өөрөө одоо нэг юм тэрэг хэргэлдэг ийм болохоор бас хэцүү. Тэгээд энэ дэрхээр зэрэгэл би чинээр зовлонгоо марчдгийг шүү дээ дуунаас. Тийм дуунаас чинь хоёр тухаар л бүхэл юм ал дуунаас ирч энерги авч байгаа юм чинь тэгээд дуугаан дуулаад энэ төмнийхөө та юу ачваа харааны бэрхшээлтэй болчихоо. Яг одоо энэ төрийн төлөө би ч одоо нөөцийн хөлдөх ажилд олон жил явсан хүн. За. Тэгээд ингэж мал үлдэхтэй ажилд явж байгаа нэг муу санаатай залуу шүдэрж мөнгө дээрэмдэх гэж намайг зодоод. За. Тэгээд нүдгөө болгоцсон шүү дээ. Манай Монгол төрийн хуулинд би гомдож яваа. Тэр залуучууд бүгдөөрэнд нь ял өгдөө гэсэн бүгдээрээ тэгээд 11 оны өршөөлийн хуулиар бүгд гараад ирсэн гэсэн. Ястаа үнэн муугаа би тэрнтэй гомдож яваа. Үнэхээр манай Монголын хууль шүүхийн байгууллага шүү дээ. Үнэхээр муухай. Тэгээд адаг зөвлөлт нэгээд би одоо эд эрэхтэн эдийн засаг бүх юмараа гохироод орон гэрээ хүртэл одоо би тэрнээс уулж одоо орон гэрээ хүртэл би байранд амьдардаг байсан байраа хүртэл голон тонкны барьцаанд 15 сая төгрөгөнд голон тонк миний байрыг аваад. Тэгээд одоо өнөөдөр ингээд би байр гэр орож хүнгээл хайлтны төрөөсөө байшинт ингээд амьдраад явж байна да яг одоо тэгээд 6 жил амьдарч байна ганцаараа. Та хаан бакны данстай юу? Данстай. За. Би тэгвэл таны данс руу өнөөдрийнх нэг орлогыг нь шилжүүлчих. Тэгээ та эртгэн шиг хараад энэ гадаад даарж байхаар өнөөдөртөө ядаж нэг гэрлүүгээд эртгэн хараад. Тэгээд одоо яагаад ингэж энэ 17 градусын өчигдөр 21 юм байсан өнөөдөр 17 яагаад ингэ суугаад байгаа хэрэг одоо цагаан зур болохоос хүн доороо зүгээр би дороо 9 дүүтэй. За. Айл хамгийн том нь. Тэгээд одоо намайг чинь
гэсэн ах トゥ нарын би бас нэг хүний дайтай бай гэж одоо хүн орж ирэхэд бас нэг баяртай бууцтайгаа бас нэг гайгүй шиг сууж гэж бодоод тэрний төлөөлөл өнөөдөр ингээд сууж ирэх дараал. Зөө. Би юу яа? Таны алдар нэрний хин гэлээ? Тогтхын зоригт. Тогтхын зоригт. Тий. Зоригтхаа. Дүүн тань руу юу ачаа? Данс руу ч хийч мөнгө хийч. Энд амар хүүтэн байж тээ. Дуулж байгаа та битгий хэлтэй. Би ингээд явж байхад энэ яг одоо тэгээд нар буугаа сүүдэрч гарчлаа. Би таны данс руу нэг өнөөдрийнх нь орлогын чи та эртний шиг хараад амарч чаддаг уу? Сая өстой их баярлалаа. Тэг би ч одоо Монгол улсаас соёлын төвний ажилтан төрийн шагнал алтангаас одонд ард түмний гавьяат ийм хүн. Та соёлын төвний ажилтан юм уу? Тий, соёлын төвний ажилтан. Зөө. Би 18 онд соёлын төвний авсан. Одоо энэ юу Улаанбаатар чуулга энэ үүдвэрийн соёлын төв ордон бүхий өргөд бүгдээрээ тоглолтоо хийж зураг бүтээл байгаа. За. Тий. Тэгээд тухайн үеийнхээ тоглолтын орлого морлогоор юу яаж амжаагүй юу? Тэгээд одоо энэ манай Монголд энэ том нүдний доктор профессорч одоо тэдэн төгрөг аваад тэдэн сая төгрөг өдөр нүдний жинхэнэ болгоод хараад өгнө гэдэг. Тэгэл энд ер нь зарцуулаад тэгээд тэмцлэгэнд зарцуулаад ингэ. Одоо надад бол өвдөх юм байхгүй ганцхан нүд байхгүй болохоос бусдаар бол надад өвдөж чадах юм байхгүй. Зөө. За та тансаа 50-30 хаан бэг 50-31 50-31 07 96 96 тий. За. Тий, тогтхын зоригт гэж байгаа тий. Тийм ээ, зоригт тогтох гэж байна. Тий. Нэг чинь болохоор зоригтнээс тий. Тий, зоригт нь тий. Хийж чадахгүй тэгээ дандаа толгоондоо хийгээд хадгалцдаг. Ер нь бол та ингээд ямар нэгэн байдлаар одоо тий гуйлга бол гуйсангүй, юу ч хийсэнгүйгээр. Би гуйгаагүй. Өөрийнхөө одоо нөгөө хоолоогоороо ингээд өөрийнхөө авьяасаа нэгсэн одоо авьяасаа би ард түмэндээ үнэлүүлж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо харин бол ер нь бас тоглолтоо хийх боломж байвал би бас ингээд тоглолтоо хийчихэд бүрэн боломжтой. Ингээд манай бичлэгийг үзсэн хүмүүс хэрэг холбогдно гэвэл та утасны дугаараа хэлчих. Тий 89 99 Аха. 18 59. За тэгээд хэрэг таныг бас дуулуулаад тоглолт моголт хийхээр хүмүүс байвал холбогдох гад. Тэгээд одоо хэцүү шүү дээ энэ ч одоо тэгээд нүд тарамото тормохоо харин аригчгоо чирээд эндээс чигээр аваа судлаад явчихна. Зөө бас оо. Хэцүү тэгээд ер нь хүндрэлтэй асуудал гэдэг. Тэр хүнийг даван тулж ич өнөдөр юм төрөн шүү дээ. Зөө. Тэгээд ингэ суудгийг ах нь бол яг харин өөрөө дэдүүр болохоор ах нь бол одоос одоо маалмах бил тэдний илүүж одоо нөөцөн. Тийм. Энэ чинь эсрэг одоо энэ нийслэл Улаанбаатар ард иргэдэг хөдөөнө малтай аймаг амьдрал бүх юмыг л одоо өөрөө зохицуулж малын худалдаж явж энд готоор болж ирж энд нөөц юм ах бэлтгэдэг. Тийм ажилтай үнэхээр нэртэй төрдөө явсан. Намайг хүмүүс мэдэх хүмүүс мэдэн намайг нэр. Намайг өөр төлөөр гаргаад орон шоронд явж орж ирсэн гэлээ ч хүн хэлэхгүй. За явлаа шүү. За их баярлалаа. За баяртай. Амжилт хүсье. За сайхан шинжээрээ. За таа ч гэсэн сайхан шинжээрээ. Хоолгодоо наач ахих нь утснаа ч. За.